За энэ Монгол улсын эдийн засагт хамгийн том байр суурь эзэлдэг экспортын 90 орчим, экспортын орлогын 90 орчим хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 орчим хувь, аж үйлдвэрийн салбарын 72 орчим хувь, төсвийн 30 орчим хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 27% эзэлдэг ийм том салбарын хууль эрх зүйн шинжилтийн орж ирж байгаа. Тэгээ орж ирэхдээ эдийн засагт ингэж томоор нөлөөлдөг юм зөвхөн ингээд зэсийн амнат дээр одоо илүү тийм тодруулж томруулаад оруулж ирж байгаа нэг дэх агуулга нь, хоёр дахь нь бол энэ хувийн хвшлэрийн суурь судалгаа хайгуул хийлэг нэгдсэн нэг юм агуулгатай л орж ирж байгаа гэж хараад байгаа. За тэгэхээр ер нь одоо ингээд цаашдаа бид нар энэ уулуурхаан салбарыг чинь зөвхөн зэс гэж харах юм уу? Аалт зэс, төмөр, жонш одоо энэ газрын дор баялаг нийтэд нь харж оруулж ирэх юм уу гэдэг нэг асуулт байна. За яагаад тэгэхээр ингээд та энэний өмнөхөн энэ газрын төсний тухай хуулийг бид нар хэлэлцлээ. Бадамсүрэн гишүүн 2004 жилийн 7 сард 2025 оны 7 сард энэ хууль өмчлөг өргөн барьсан. Энэ хууль дээр та хэд маань яам нэгтгэд ажиллах боломж байсан. Их хурлын гишүүдийн өргөн барьж байгаа хуулийн төслүүд бол нээлттэй байдаг. Энэ хүмүүстэй нь уулзаад нэг мөр энэ том хуулийн төсөл дээр оруулж ирээд асуудлыг шийдэж явуучих боломжууд байхад энэ боломж олцоогоо манай засгийн газрынхаа эрэлхийлэхгүй байна гэж харж байгаа шүү. За хоёрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүүлийн 5 жилд бол хайгуул хийсэн. Ямар хэмжээний үр дүн гарсан юм бэ? Энийг нэг асуучих. Тэ яагаад одоо хувийн хвшилээр хийлгүүлэх гэж байгаа гэдэг асуулт байна. За та хэд санджээвэл ер нь энэ уулуурхаан салбарыг доктортой хөгжихгүй бол цаашаа хөгжлийн бодлого цаашаа эргэжиж явахгүй. За энэ 2018 онд санагдчих энэ ашигт холбоотлолын тухай хуулийн 9.1.13-ыг 26-9-ийг ашиглаад засгийн газар шийдвэр гаргаад төв зүлгээл талбай гэсэн. За тэр талбайг шийдвэр гаргасан ерөнхий сайд нь огцорсон, шороо оронд бүр явсан. Ер нь цаашдаа ингээд уулуурхаан салбар дээр ийм шийдвэр гаргахад шоронжуулаад авэцсан шийдвэр гаргасан хүмүүсийн ялтан болгоод байвал гадаадын хөрөнгө оруулалт Монголд яаж орж ирэх? За миний авж байгаа мэдээллээр бол баг энэ 150 орчим аж ахуй нэгж 100-аар 150 орчим аж ахуй нэгж энэ урт нэртэй хууль болон төв зам орсон, төмөр замын тараас орсон ингээд явсан. Тэгээ эднэр дээр ер нь ямар одоогийн байдлаар хохирол үүсчихэд байгаа. Тэгээ эхлээд та эдийн хөрөнгө оруулалт хийсэн компаниудынхаа асуудлыг шийдээгүй ээжиж дахиж бага хувийн хвшлэр та өөрсдөө хайгуул хийх юм бол 2 жилийн дараа бид нар лицензий чинь одоо ямар нэгэн өрсөлдөөн шалгуургүйгээр өгнө гэд хуулийн төсөл оруулаад ирж байгаа. Тэгэхээр энэ нөгөө эрх ашиг нь хөндөгдсөн байгаа энэ аж ахуйн нэгжүүдийн асуудлыг яаж шийдсэн? Ингээ үндсэн 3 асуултанд хариулт авчаад тодруулъя тэхүү. За дамдын юм сайд хариулъя. 5 дугаар микрофон. За очир төгшөөний асуулт хариулъя. Энэ аюул чухал байгаа юм аа. Манай улсын эдийн засаг өөрөө нүүрснээс хамааралтай эдийн засгийн бүтцтэй болчиход. Дэд бүтц нь хүртэл нүүрсний дэд бүтцтэй. Тэгэхээр нүүрсний үн унахтай зэрэгэл эдийн засаг хүндэрчдэг. Нүүрс сайн байвал сайжраад байдаг. Бусад түүхийн эдүүд дээрээ ер нь уулуурхаан бодлого бол одоо түүхийн болгон дээрээ бодлого хийж явдаг ийм л салбарын алийг өргөхийн, алийг жоохон барихын гэд ингээ явдаг. Хаашаа барьж явах юм гэдгээ. Тэгэхээр манайх бол одоо 2 дахь эдийн засгийн хөдөлгөгч хүч суурь болвол зэсгэж харж байгаа. Энэ үндслэлтэй юу вэ гэхээр нүүрсний зах зээл дэлхийд $850 тэрбум зах зээл байгаа юм одоо. 500 тэрбумын зах зээл. 2 дахь том нь. Газрын ховор элемент гэж яриад байдаг. 15 тэрбум зах зээл дэлхийн жилдээ. Уран бас нэг 10 орчим тэрбумын зах зээл багхгүй. Тэгэхээр улс төрийн геополитикийн эдийн засгийн ач холбогдолтоос нь ингэж харж байгаад бид бол зэсийг дараачих нь гэж харж байна. За үргэлжлүүлээд одоо бусад том хэмжээний нөлөө үзүүлэх салбаруудыг энэ чухал элементүүдийнхаа томьёолол эрэл судалгаанаас томьёолоод явнаа гэж харж байгаа. Хоёрт нь газрын тосны хуулийн асуудал ярьж байна. Газрын тосны хуультай холбоотой асуудал дээр бид одоо манай яам хууль бэлдээ явж байгаа. Тэгээ одоо энэ улсын хурлын гишүүд бол өөрсдөө хууль санаачлаад явах эрхтэй учраас бид одоо энд боль зогс гэж одоо хэлж чадахгүй. Тэгэхээр газрын тосныхоо хуулийг боловсруулад энэ орж ирсэн хуультай уялдуулаад нэгтгэхэд явъя гэсэн ийм байр суурьтай байгаа. Ер нь энэ хаврын чуулганда багтаагаад өргөн барьчих гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. За улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүүлийн 5 жилд хийсэн ажилтай холбоотой мэдээллийг манай геологийн албаны дарга
өгнө. За 9.1.13-тай холбоотой асуудал, дүүцүүлэгтэй холбоотой асуудал. Дүүцүүлэгтэй холбоотой асуудал бол үнэхээр зовлонтой асуудал. Энийг шийдэх хууль нь байгаа. Шийдээд хууль эрх зүйн ял шийтгэл рүү яваад орчихсон. Үннийг хэлэхэд салбарын сайд хийгээд хуулийн дагуу асуудал шийдснийхаа төлөө одоо элдв хариуцлага хүлээх зориг алга. Тэр энэ одоо нэг үгүй хэлэхэд одоо би бол манай салбарын асуудлаас өөр гац салбарын асуудал болов уу гэж хараад байгаа. За. Мөнх тий. Үндэсний геологийн албаны дарга мөнх хуулийг 3 номер хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. За сүүлийн 5 жилийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулсан судалгааны ажлын үр дүнг бол бид үндсэндээ 2 байдлаар томьёолж болно. Нэг нь мэдээж зураглалын ажил буюу геологийн суурь судалгаа хийгдсэн талбай хэмжээ. Нөгөөх нь болохоор зэрэг ерөнхий иргэлийн ажлын үед тогтоогдсон баялаг. За баялагын хувьд бол бид бол сүүлийн 5 жилийн хувьд баялагын тоо хэмжээг нэг үрчлэн танд тухайлсан ажлын шугамар хургуулъя. Зүгээр хамрагдсан талбайн хувьд бол бид ердөө нэг нийт газар нутгийн 3%-аас 5%-ийг л хамраад байна. Тэгээ энэ хуульд орж ирж байгаа гол санаа нь юу гэхээр зэрэг бид улсын төсвийн хөрөнгөнд дулдуудаж нийт нутаг дэвсгэрийн судалгааг хийх юм бол энэ маань дахиад одоо бидэнд хийгдээгүй Гүйцэж хариулъя. 5 номер Дамжин нэмсэд. Энэ иргэлийн ажил гэдэг бол зөвхөн ашиг магтамлын салбарт зориулагддаг ажил. Энэ онцгой байдал, үер, ус, хот байгуулалт, хөдөө аж ахуй, газар тариалан ингээд бүх асуудлуудыг одоо хэрэгтэй судалгааг дэлхийн бүх улс орнууд хийдэг. Энэ харамсалтай нь одоо төсвийн хөрөнгө одоо бага байна гэдээ мөнгө тавьж өгдөггүй. Иргэлийн ажлыг хийхгүйгээр геологийн ажил байхгүй, геологийн ажил хийхгүйгээр уул уурхай байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол улс өнөөдөр 1990 оноос өмнөх эрэл судалгааны ажлын үр дүнгээр амьдарч байгаа. Ирээдүйн хүүхдийнхээ хоол хүнсийг бид нар бэлдэх ёстой. Энэний тулд бид нэр одоо хувийн хвшлийн хүчийг татаж оруулж ирээ. Улсын төсвийн хөрөнгөд найдахад бол их удаан явахаар байна. Энэ жишг бол шин жишг биш. Канада, Орос улбооны улс, Казахстан гэдэг одоо уул уурхай явж байгаа улс орнуудад хийгдэж байгаа аргачлалыг оруулж ирж байгаа. Хувийн хвшил энэ дээр иргэлийн ажил хийгээд ингээд улсад хүлээлгэж өгдөг. Энэ тогтолцоо, энэ шин одоо боломжийг ашиглая гэж байна. За нэмжгийн хариулга хариулт болоогүй байна гэж байна. За 7. Номер. За гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол одоо 50 мянганы зураглалын ажил хийсэн талбай нэг 50% байгаа. Тэгэхээр жишээлбэл энэ жилийн хувьд одоо 20 тэрбум төгрөгөөр улсын төсөв тусгаад явна гэх юм бол дахиад 20 жил шаардлагатай. Бид өхөн гэрээний талбайг дунджаар 90 мянган гаагаар гээд ингээд тооцоод үзвэл 280 орчим гэрээ байгуулагдана. Энэ дээр 280-аас 300 тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалт татаж энэ эрэл үнэлгээний ажлыг хийх боломжтой гэж үзэж байгаа. За үндэсний геологийн албаны дарга 3 номер. Гишүүний асуултанд тодорхой хариулж өгөөрэй. За өнгөрсөн 5 жилийн хугацаанд үндсэндээ улсын төсвийн хөрөнгө дээр 110 тэрбум төгрөг тавигдсан боловч эдгээр дүнгийн 40 тэрбум нь бол зөвхөн агаарын гео физикийн судалгаанд зориулагдсан байгаа. Бусад нь л зураглал болон эрлийн ажил тавигдсан гэсэн үг. Хоёр номер. Ашигт малтмал газрын засгийн газрын кадастрын хэлтсийн дарга их тулга нэмж хариул. За гишүүний асуултанд хариулъя. Энэ урт нэртэй хууль болон ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-гийн 2 зохицуулт байгаа да.
За 9.13 дээр бол хохирсон аж ахуй нэгж өнөөдрийн байдлаар нэг 20 орчим аж ахуй нэгж байгаа. За урт нэртэй хуультай холбоотой асуудал таны хэлж байгаа нэг 100 орчим байгаа. Энэ 9.13-ыг бол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар тайлбарлсан зохицуулалтаар бол нөхөө олгорын асуудлыг бол 9.13 зааснаар нөгөө улсын чанартай автцсан бол нөгөө бүтээн байгуулалттай холбоотой тусгай хэрэгцээнд авсан газруудтай тусгай зөвшөөрлүүд хамрагдана. Урт нэртэй хууль бол хамрагдахгүй нөхөө олгорын асуудал мөнгөний хэлбэрээр явагдана гэж тайлбарлсан багт. Тэгэхээр энэ дээр бол ажлын хэсэг бол байгууллагад ажиллаж байгаа. За мөн тухайн аж ахуй нэгжүүдтэй бол тодорхой хэмжээний хэлцэл хийсэн баг. Хохирлын хэмжээ энэ 20 орчим аж ахуй нэгжийн хохирлын хэмжээ өнөөдрийн байдлаар Очрогдох шүүн тодруулъя.